Яг SCC явуулж байгаа үйл ажиллагаатай холбоотой нэг иймэрхүү юмнууд нөхөгдөөд идэх юм аа. Ийм чиглэлийн юм хийвэл одоо гişүүд бидэд илүү хэрэгцээ шаардлага байна. Гэх талаас нэгдүгээрт. Хоёрдугаар за CMM компанийн хувьд бол бас харьцангуй ингээд яг олон жилийн туршлагатай үйл ажиллагаанд чигдэрчсэн компани. Гэхдээ хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр дээр тодорхой хэмжээний бас хууль эрх зүйн болоод бусад бичиг баримттай холбоотой ч гэдэг юм уу ажлын албаар дамжуулаад ассесор дамжуулаад шийдвэрлүүлмээр байдаг асуудал дээр бас юу байдгүй тэр талаасаа тавснаа саналуудлаа хэлээч. Манайс 86 биш 96 онд байгуулсан юм биш. Яг та ажиллаж ирсэн чинь бол хувийн аж ахуй байгаа CMM байгуулагдах нь бол 96 оных юм биш. Тэгээ 30 жил болж байгаа юм. Тийм байна. Энэ жил бас 10 жилийн өмнө 3-5 жилийн өмнө Ломлонгойд нэг юм ярьжсэн юм юу гэх зэрэг энэ төсвийн нэгж үнэлгээ гэдэг юм бодолцоо. Төсвийн нэгж үнэлгээ гэдэг юм чи ерөөсөн бид нар барилгын салбарыг бол ингээд дандаа орхигдсон байдаг. Бид нар хаа байсан тэр 80 90 оны тий цэвэр архичаагийн одоо тэр зохиосон тэр нэгж үнэлгээр яваад байна гэдэг. сайн дугаар тэр хоёрын хийсэн. Тийм тэгээд нэгж үнэлгээ яваад байна. Тэгээд тэрний дараа байсан чинь над дээр бас нэг юу чирлээд байсан. Таны санал мандал бас зүйтэй. Таны саналтай бүгд би ч юм байх бүгд л юм ярьж яасан. Тэгэхээр бас хэлээ таны нэг ингэж яаж байгаа. Таны санал гаргасан манай хүмүүсийн саналтай нийлж байгаа учраас та төсөвчнөө явуулах уу, суудах уу тий баг бүр төсвийн баг гаргаад тэгээ бид нар саналанд хөрвүүлэх нь бол бид нар төсөв зохиохгүй шүү дээ тийм ээ. Төсөв зохиоход процедурын бид нар ийм саналаа одоо үний ханшны өөрчлөлт одоогийн ханшны өөрчлөлт тийм ээ. Энээс үзээд нэг зүүнний санал гэдэг чинь одоо шинэ кананы зардал механизмын зардал гэдэг юм ажил хүчний зардал гэдэг бүр авсанцсан байсан. Бүр айгүй муу байсан. Хинч тэнийг хүмүүд метр квадрат шаварлага хийхэд 30000-аар хийнэж байхгүй шүү дээ. 30000-аар хийх байсан цаг байсан баггүй тийм тийм метр квадрат шаварлага тийм үүтэй. Энэ одоо ингэж бас болохгүй. Хинч өнөдөр энэ орчихгүй нэг ажил хүчин болтохгүй. Тэгээд тэрнээс ажил хүчний хүмүүс навсансан л да. 65 оны төсвийн шинжилсэн үнэлгээгээр хэлээд тэгэхээр шинжилсэн үнэлгээгээр энэ нэг 20 оны 2 он дахиад шинжилсэн үнэлгээ батлагдсан юм уу гэж би ойлгоод байгаа. 22 3 онд тэр нөгөө ковидын дараа шинжилсэн гаргасан. Айгуу сайн болцсон байлээ. Айгуу сайн болсон. Би нэг л хаанч юмыг дандаа муулцлаа. Дандаа бодохгүй байна. Дандаа энэ юм чинь бас нэг хязгаар гэж байдаг. Юм чинь бас нэг замбраа гэж байх хэрэгтэй. Нэрээ байгуулагчны дараа энэ 2 жил үргэлжлүүл энэ хугацаанд тийм ээ одоо шатхууны үн нэмэгдэх. Валютын аншийн зөрөө тэдэн хувиар нэмэгдэх гэх бүр маш тодорхой байдаг байхгүй. Тэр нь 10-аас 15 хөдлөл гэж байгаа ерөөсөн. Чи хөдлөх гэсэн чинь үйл биш. Хөдлөхөд бол буруу бас биш байхгүй. Тэрний дагуу авч ясан ч би өөрөө байж байна. Тийм ээ. Тэрний дагуу одоо энэ оюуны төсөл гээд манай авилгаан дээр нэгсээс одоо хаагдсан байна уу юу? Тэр төсөл шаасаа үгүй махаа санхүүждэг байсан шүү дээ. Тэр төслөөс тэгж авдаг байсан. Тэгэл тэр нь хууль журмын хичээл явуулчихаар оцгочихдаг байхгүй. 8% нэмэгдсэн байна. Тэгэхээр заавал 10% болох шаардлагагүй юм. 8% боддоор бид үзлээ манай инженерүүд хяналаа тийм. Тэнгүүд мэрэгжлийн хяналтын нэг бишээ хөгжлийн төвийн экспертид өглөө. Тийм байна. Экспертиз ингэж гаргаж ирлээ. Тэгэл өгчдөг байхгүй. Зурмаг байгаа юм чинь. Тэгэхээр зэрэг одоо тэрнийг заавал юу бол та багтна гэдэг тэн дээр дуурал худалдаа авах ажиллагаанаа багтна гэдээ ороод ирсэн бол багтаж чадах хэрэгтэй. А дараа нь тэрнийг авсныхаа дараа гэдэг юм одоо энэ жил дуусах ажил дээр багтсангүй гээд 2 дахин илүү төсөв бичгээд одоо 3 явж байгаа. Уустараа л байх хэрэгтэй.